За тэгшин сутгуулж өгсөн байна. 1 катн 48, 1 катн 55. Энэ тэгшин сутгуулжны гипноз буусан өндрийг нь BD гэж тэмдэглээд тэр BD-гийнхаа уртыг болно. За эхлээд ямар ч гэсэн Pythagorean теоремсоор Pythagorean теорем ашиглаад гипнозын уртыг болъё. Зөвөөр хэлэх юм бол AB-гийн квадрат дээр BC-гийн квадратыг нэмэх юм бол AC-гийн квадрат авах хэрэгтэй. За AB-гийнх нь квадрат болохоор 48-ийн квадрат болно. За BC-гийн квадрат бол 55-ийн квадрат. Тэнцүү AC-гийн квадрат. За энэ бол бодоод үзэх юм бол 73-ийн квадрат болдог байна. За эндээс AC-гээ өртвөл 73 гэж гарч ирнэ. За эндээс чааш нь бол хоёр янзын аргаар бодж болно. За нэгдүгээр арга нь AD-гийн уртыг x гэж тэмдэглэх юм бол DC-гийн урт болохоор 73-аас хасах нь x болно. AC-гийн уртыг 73-гаар олцсон байгаа учраас. За BD-гийн уртыг y гэж тэмдэглэе. За тэгээ энэ чинь өндөр гэдгээс энд нь 90 градус байгаа. Өөрөөр хэлэх юм бол ABD гэдэг бол бас дахиад тэгшин сутгуулж байна. За энэ тэгшин сутгуулжин дээр Pythagorean теорем бичих юм бол x-ийн квадрат дээр нэмэх нь y-ийн квадрат тэнцүү 48-ийн квадрат болох нь. За яг үүнтэй адилхан нөгөө талд нь бас тэгшин сутгуулж үүсэж байгаа. Энэ тэгшин сутгуулжин дээр Pythagorean теорем бичих юм бол 73-аас хасах нь x-ийн квадрат нэмэх нь y-ийн квадрат нь 55-ийн квадрат гэж гарч ирнэ. За энийгээ жоохон хувиргая. Өөрөөр хэлэх юм бол энэ квадратаа задлах юм бол 73-ийн квадратаас хасах нь 146x нэмэх нь x квадрат болно. За тэгээд ард талд нь байгаа энийг бичээд энэ бол 55-ийн квадрат болно. За x-ийн квадрат дээр y-ийн квадратыг нэмэхээр 48-ийн квадрат гарч ирнэ. Тэгэхээр энэ бол 48-ийн квадрат гэсэн үг болох юм байна. За эндээс юу болох вэ гэхээр 73-ийн квадратаас хасах нь 146x нэмэх нь 48-ийн квадрат тэнцүү 55-ийн квадрат болно. За эндээс 146-гаа x гэдэг нь ялгаад авчих юм бол энэний квадрат дээр энийг нэмээд энэний квадратыг хасна. За ингээд бодохоор ийм болдог байна. За эндээс x-ээ олох юм бол хураагдаад 73-ны 2304 болно. За бид нар x-ээ олцсон. X-ээ олцсон юм чинь энийг энд орлуулж байгаа y-г олчж болно гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол 2304-ийг хуваах нь 73-ийн квадрат дээр y-ийн квадратыг нэмэх юм бол 48-ийн квадрат болно. За эндээс y-ийн квадрат гэдэг бол 48-ийн квадратаас хасах нь за доороо 73-ийн квадрат дээрээ 2304-ийн квадрат. За тэгээ энийг ерхээгээр өгөөд бодоод үзэх юм бол доороо 73-ийн квадраттай дээрээ 2640-ийн квадрат гарч ирнэ. За өөрөөр хэлэх юм бол өндөр гэдэг маань 2640-ийг хуваах нь 73 гэж болдог нэ. За энэ аргыг сайн ашиглаж чадах юм бол Pythagorean теорем дээр асуудал болно. За одоо 2 дугаар аргууд.
За энэ дэвшин сургуульчны талбайгаа олох юм бол 2 дугаар анги. ABC гурван талбайг болохдоо AB-гийн BC-гээр үржүүлээд 2 тоожуулж болно. Эсвэл AC-гийн BD-гээр үржүүлээд 2 тоожуулж болно. Энэ хоёр хоёулаа тэнцүү байх хэрэгтэй. За энийг мэдж байгаа. Энэ бол 48. Энийг бас мэдж байгаа. Энэ бол 55. AC-гийн уртыг бид бодоод олцсон 73. Тэгэхээр эднийг орлуулад бичих юм бол юу болох вэ гэхээр 48-ыг үржих нь 55, хуваах нь 2 тэнцүү. AC-гийн урт бол 73, үржих нь BD, хуваах нь 2. За мэдээж хэрэг энэ хоёрыг нь хураачна. За эндээс BD гэдэг бол 48-ыг үржих нь 55, хуваах нь 73 гэж гарч байна. За энийг цаашаа бодох юм бол 2640-ыг хуваах нь 73 гэж болох нэ. За энэ арга нь бол арай хялбархан байгаа. Гэхдээ аль аль аргаар нь чаддаг байх хэрэгтэй.